Дараагийн мэдээлэл танилцуулъя. Австрали улс анх удаага дэлхий дээр 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа платформуудыг ашиглахгүй болгох хуулийг баталж үүнийг хэрэгжүүлэх болсон улс болж байна. Үүнтэй холбогдуулан Австрали улс хүүхдийг хэрэглэхийг хориглосон 9 платформыг нэрлсэн байна. Энэхүү холбогдох хууль тогтоомж нь өнгөрсөн 12 сард батлагдаж энэ 12 сарын 10-наас эхлээд хэрэгжиж эхлэхээр болж байгаа юм байна. Лав гарах засгийн газар 16-аас доош насны хэрэглэгчдийг оруулахгүй хориглох хуулийн дагуу шаардлагатай платформуудын нэрийг зарласан байна. Үүнд хүүхдэд аккаунт үүсгэхээс урьдчилан сэргийлэх байгаа аккаунтыг нь идэхгүй болох арга хэмжээ бас багтаж байгаа юм байна. Лав гарагт болсон хэвлэлийн баг хурлын үеэр Австралийн харилцаа холбооны сайт Anika Wools, Facebook, Instagram, Snapchat, Threads, TikTok, X, YouTube, Kik, Reddit зэрэг 9 платформыг инхүү хориглох болсныг мэдэгдэж байна. Эдгээр платформын операторуудад мэдэгдэхтэй хууль тогтоомжийг дагаж мөрдөхийн тулд шаардлагатай арга хэмжээг авахыг бас уриалж байгаа юм байна. Австралийн харилцаа холбооны сайд уг хууль тогтоомж нь хүүхд насаа өнгөрөх боломжийг нь олгох, эцэг эхчүүд бас амар амгалан байх боломжийг олгох зорилгоор энэхүү хуулийг баталсан. Олон платформ уг санаачлагыг бол шүүмжилж байгаа. Эдгээр асуудлаар бас одоогийн байдлаар бол тогтмол ийм хууль тогтоомж бол тогтож төлөвшөөгүй байгаа гэж мэдгдсэн. Гэхдээ Instagram-ийн оператор болох Meta энэхүү хууль тогтоомжийг дагаж мөрдөх арга хэмжээ аавна гэж мэдгдсэн. Үүнийг бас дагаж мөрдөх өөр олон компаниуд байгаа. Зарим хүмүүс бол шинэ хуулийн үр нөлөө тэдгээрийн үйлчилгээ нь хэрхэн хэрэглэгчдийн насыг баталгаажуулж тэдийг бол энэхүү контентыг үзэх болон мөн аккаунт нэгтэн ямар нөлөө үзүүлэхийг тогтооход хүндрэлтэй гэж бас үзэж байгаа юм байна. Ямар ч тач бол Австрали улс энэхүү дээр дурдсан 9 платформыг хориглож 16-аас доош насны хүүхдүүд энэхүү платформд орж контент үзэх болон аккаунт нэхийг нь хориглож байгаа шийдвэрийг хэрэгжүүлэн 12 дугаар сарын 10-наас эхлэн хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа юм байна.